Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. 11-ийн А ангийн сурагч Баясгалаа өвгтэй оюун дээр. Хөдөлгөөний тоо хэмжээгээр туршилт хий. Ногоон бөмбөг 3 кг масстай 0.5 м/сек хурдтай байна. Ягаан бөмбөг 0.50 кг масстай 1 м/сек хурдтай байна. Хоёр бөмбөг мөргөлдөхөд мөргөлтийн хүч буюу хөдөлгөөний тоо хэмжээ ямар байх вэ гэдгийг туршилтаар судлаа. Мөргөлтийн үйлчлэгийг ажиглаж харахын тулд бөмбөгнийхөө байрлалыг сайн ажиглах хэрэгтэй. Хоёр бөмбөг маань тэгш өнцөг дотор байгааг сайн хараарай. Тэгш өнцөг дотор яг хаана байрлаж байгааг маш сайн ажиглаад мөргөлдсөний дараах байрлал хаана байгааг мөн адилаар сайн ажиглаад мөргөлтийн үйлчлэл ямар байхыг тодорхойлоорой. Туршилтыг эхлүүлье. Хоёр бөмбөг мөргөлдөхөөс өмнө болон дараа мөргөлтийн үйлчлэгээ ижил байна уу, өөр байна уу гэдгийг сайн ажиглаж хараарай. Мөргөлдөхийн өмнөх мөргөлтийн үйлчлэгээ, мөргөлдсөний дараах мөргөлтийн үйлчлэгээ ямар байсныг үүнээс харж болно. Баярлалаа.